хандаа байна. Можо дижитал телевиз монголчуудын сэтгэл зүйн эрүүл мэнд сэдвийн хүрээнд 7 хоногийн турш мэдээлэл бэлтгэж олон нийтэд хүргэж байгаа билээ. CU GS25 гэх мэт сүлжээ дэлгүүрүүдэд ажиллаж буй цагийн ажилтнуудтай зөв бусаар харьцаж буй бүдүүлэг үйлдэлийг та бид олон харсан. Мөн үйлчлэгээний салбарт ажилладаг хүмүүс өдөр тутамдаа олон янзын ааш явартай хүмүүстэй шууд нүүр тулж харьцдаг хэцүүхэн ажилтай. Энэ удаад үйлчлэгээний ажилтнуудад зориулсан мэдээлэл хүргэж байна. Үйлчлэгээний салбарт ажиллах нь маш их төсвөр хүлээцтэй байдал шаарддаг. Өдөр бүр олон янзын хүмүүстэй харилцаж, заримдаа хүнд хэцүү зан авир, стрессийн нөхцөл байдалтай тулгардаг. Тиймээс сэтгэл зүгээ хамгаалах нь маш чухал юм. Юуны урдаар сэтгэл зүгээ бэлтгэх хэрэгтэй. Хүмүүсийн зан арын шиг хувийн асуудал мэд хүлээж авахгүй байх. Үйлчлүүлэгчийн ууртай бухимдсан байдал нь таны буруу гэсэн үг биш. Энэ хүний бухимдал надад хамаагүй, би зүгээр ажиллаа хийж байна гэж өөртөө сануул. Эерэг хандлагыг бий болгох. Өнөөдөр би олон хүнд тусалж сайхан үйлчлэнэ гэж өөртөө хэлж өдрийг эхлүүлэх. Үйлчлүүлэгчдээс талархлын үг сонсох бүртээ өөрийгөө урамшуулах. Ууртай үйлчлүүлэгчтэй тааруул. 50 дуу хоолойгоор ярьж бухимдлыг нь улам нэмэгдүүлэхгүй байх. Би таны хэлж байгааг ойлгож байна гэх мэт үгсээр тэднийг сонсож байгаагаа мэдэгдэх. Яриаг хурдан дуусгах шаардлагатай бол эсгээр та санаа зовлтгүй. Би энэ асуудлыг хариуцаж байгаа гэж тайлбарлах. Энэ үед та хит их сэтгэл хөдлөл гарахгүй байх нь чухал шүү. Ууртай үйлчлүүлэгчтэй таарсан ч сэтгэл хөдлөлөө хянаж. Би бол үйлчлэгээний мэргэжилтэн, энэ миний ажил гэж бодох нь өөрийгөө тайвшруулахад туслана. Ингээд хэцүү үйлчлүүлэгчийг явуулсны дараа өөртөө анхаарал хандуулаарай. Ажлын завсарлага бүрийг ашиглаж 5 минут ч гэсэн 50 сууж гүнзгий амьсгалаарай. Өөрийгөө жаахан ч гэсэн амрааж эрч хүчээ сэргээх нь чухал. Ажлын дараа стрессээ тайлахын тулд спорт, алхалт, хөгжим сонсох, ном унших гэх мэт өөрт таалагддаг зүйлийг хийх. Ажлын стрессийг гэртээ авчрахгүй байхыг хичээгээрэй. Стрессээс үүдэн ядрах, бухимдах нь биеийн эрүүл мэндэд нөлөөлдөг тул дасан зохицох чадвараа нэмэгдүүлэхийн тулд хангалттай унтаж зөв хооллох хэрэгтэй. Анхаарлаа хэцүү үйлчлүүлэгчдээр биш сайхан зантай үйлчлүүлэгчдээр хандуулах хэрэгтэй буюу харилцаанаас эерэг зүйлсийг олж хардаг байгаарай. Сайн үйлчлүүлэгчдийг анзаарч бүх үйлчлүүлэгчид муухай ааштай байдаггүй гэдэгт итгээд хүндлэлтэй сайхан зан гаргадаг хүмүүсийг илүү анхаарч тэднээс урам зориг авч сураарай. Өдөр тутмын жижиг асуудлуудыг хит ноцтой хүлээж авахын оронд хөгжилтэй өнцгөөс харах нь танд тустай. Хүмүүс янз бүрийн зан арын шинтэй энэ бол амьдралын нэг хэсэг гэж бодоход та тайвширна. Хамгийн чухал нь миний хийж байгаа ажил хүмүүст хэрэгтэй. Би олон хүний өдөр тутмын амьдралд тусалж байгаа гэж өөрийгөө урамшуулах нь таны сэтгэлийг өргөх болно.